Энэ урт нэртэй хууль гэдэг байгаа одоо нэр нь бол гол мөрний урсас бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс, ой сан бүхий газрын хамгаалтын бүсийн хэлцээгээр ингэж хамгаалах гэсэн ийм урт нэртэй хууль байгаа юм л да. Тэгээ энэ хууль 2009 онд гараад энэ хуулийн тухай 3 хууль гарсан. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх тухай хууль, мөн дагаж мөрдөх журмын тухай хууль гэдэг ингээд 3 хууль гарчдаг байхгүй. За ингээд энэ хууль маань 2009 оноос эхэлсэн юм а. Тэгээд явж 15 онд 6 жилийн дараагаар энэ урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарч энийг хэрэгжүүлэх журмууд нь хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн сайн тал байгаа л да, мэдээч хэрэг усны одоо урсас бүрдэх их газрыг хамгаалсан, ойн сан бүхий цөм хэсгийг бол хамгаалж ирсэн. Энэ бол сайн талтай. Нөгөө талдаа юу дагуулсан бэ гэхээр эдийн засгийн сөрөг үр дагаврыг шууд дагуулсан хууль байгаа. Жишээлбэл манайх урдны нафтны одоо ашигт малтмлын хар зах зээл бараг байгаагүй. Энэ дараалсан одоо урт нэртэй хуулиуд гараад, гинтийн ашигын тухай, татврын тухай хуулиуд гараад энэ одоо Монгол улсад анх удаа юм ашигт малтмлын хар зах зээл бий болж хил дээр одоо маш их хэмжээний алт ашигт малтмлууд хил давуулан гаргадаг ийм юу тогтоод 2006 онд 18 тонн хүрж исэн алт маань 2009 он гэхэд 2 тонн болтлоо буурж исэн юм байна. Энэ хуулийг гарсны дараа. За тэгээд одоо сүүлийн үеийн бодлогод мэдээр авч иргэсний дараа 18 онд бол одоо 21 тонн хүрж штэ Монгол онкны алт тушаалт. За нөгөө талдаа мөн энэ одоо урт нэртэй хууль гарснаар олон одоо хөрөнгө оруулалтаа хийцэн байсан олон улсын гэрээ хилцээртэй компаниуд, үйлдвэрээ барьсан аж ахуйн нэгжүүд, хариуцлагатай хариуцлагагүй бүгдийг энэ хуульд хамруулад одоо нэг мөсөн бүгдийг хэлмэгдүүлсэн. Хавтгайруулан илмэгдүүлсэн. Энэ дунд ерөөсөө судалгаа байгаагүй. Бүгдийг л одоо энэ одоо урт нэртэй хуулийн дээр одоо оруулаад ингээд лицензийн зогсоогоод үйл ажиллагааг 5-6 жил одоо удаашруулж зогсоож ингэж маш ихээр одоо энэ одоо хуулийн одоо юунд оруулсан юм а одоо энэ нуглаанд. Тэгээд мөн одоо нөгөө талдаа бичлэр олборлагчид ихссэн. Нөгөө урт нэртэй хуулиас ажиллахгүй байсан аж ахуйн нэгжүүд чинь бичлэр олборлагчдод мань талбайгаа хуваарлдаг, хуваадаг ийм ажлууд сөрөг үр дүнгууд мөн ихссэн байгаа. Тэгээ ингээд энэ хуулийн дагуу одоо 350 аж ахуйн нэгжийн хамрагдсан байдгийн энэ хуулинд. За тэгээ энээс явж одоо 53 аж ахуйн нэгж буцааж одоо засгийн газрын тогтоолоор одоо лицензийн сэргэж үйл ажиллагаа явуулах эрхээ олж авсан байгаа. Энэ 53 нэгж нь яагаад авч авсан гэхээр энэ одоо хөрөнгө оруулалтаа хийцэн галуу улсын гэрээ хилцээртэй мэрэгжлийн чадварлаг одоо газрын нөөц гэхэд одоо хангалттай нөөцтэй эдийн засгийн ач холбогдол бүхэн ийм ордтой аж ахуйн нэгжүүдийн 53 лиценз сэргсэн гэж би бодож байгаа. За мөн одоо бас мөн энэ урт нэртэй хуулийн хүрээнд зөрчилтэй аж ахуйн нэгжүүд олон байгаа л да. Мэдээч хэрэг одоо энэ дээр олон зөрчилтэй аж ахуйн нэгж байсан. Тэгээд тэдгээр нь одоо шүүхтэр очоод одоо миний одоо авсан мэдээлэлээр бол 70 орчим одоо зөвшөөрөл 75 орчим зөвшөөрөл сүүхээр явж гэнэ гэж байгаа. Тэгэхдээ эдгээр маань бас нэг ийм хуулийн цорхоогоор энэ бүх зөрчилтэй газруудын лиценз сэргээгдээд байгааг та нар сэргээгдээд байна гэж хараад байна. Тэгэхээр зөрчил бол тодорхой байгаа шүү дээ. Нөхөн сэргээлтээ хийдгүү, үнэхээр одоо урт нэртэй хуулийн одоо хамгаалтын бүс рүү нэвтэрсэн одоо янз янзын зөрчлүүд тэрэн дээр хариуцлага биелүүлдэггүй одоо ийм зөрчилтэй компаниуд бол энд орсон байгаа маа. Тэгэхээр энд явагдаад байгаа имийг лиценз сэргээгдээд байна гэж хараад ах шиг ба. Тэгээ энэ хуулийн дагуу одоо жишээлбэл Эрдэнэ төлөвлөр маань хамрагдсан байсан энэ хуулинд. Монголоос Твитмэд хамрагдсан байсан. Гэт ингээд бодохоор хууль гаргахтаа судалгаа заавал дүгнэлт эдийн засгийн одоо их том судалгаа хийж хуулийг одоо хуулийн хүрээнд гаргаж ингэж юу яаж яхах зүйтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд одоо нөлөөлөж явах хэрэгтэй байна гэсэн юм санал байгаа юм л да. За цаашдаа энэ урт нэртэй хууль дээр заргалдаад байгаа энэ хөрөнгө оруулалтын юм аж ахуйн нэгжүүдийн нөхөн төлбөрийн асуудал гэж бас яригдаад байна. Энэ асуудлыг ер нь энэ та 1 минут авах уу? За 1 минут. Гарамж өгшөний микрофон. Энэ дээр чинь төрөл бүрийн ашигт малтмлууд одоо олборлож байгаа аж ахуйн нэгжүүд байгаа шүү дээ. Төмөр, нүүрс, зис одоо алт бүхэл ашигт малтмлуудыг одоо ашигт малтмлын тухай хуулиар зөвшөөрлөө авцсан аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа. Эдгээр тэр компаниудын нөхөн төлбөрийн асуудлуудыг ер нь яаж шийдэх гэж байгаа гэж байгаль орчны яамнаас асууя. Би өнгөрсөн хурал дээр уул уурхай яамнаас нэг асуулт асуусан байгаа. Энэ лицензүүд эзэмшигчдийн хариуцлагыг ер нь тодорхойлоод одоо тэр гишүүдийн асуугаад байгаа хин тэр олон лиценз аваад зарж үрээд борлуулад энийг одоо ашиглаад ингээд ашиглахгүй мэргэжлийн үйл ажиллагаа явуулахгүй одоо ингээд ашиг олох цаас олгоод хэрэглээд байна вэ? Ямар лицензүүд одоо жинхэнэ одоо мэргэжлийнхээ эзэд төр хариуцлагатай
үйл ажиллагааныг мэрэгжлийн явагдаж байна гэдэг судалгаа гаргаад бид нар танилцуулаас гэсэн байгаа. Энийг гаргаж одоо танилцуулах уу энэ хизээвэ? Лицензийн үүрэг хариуцлагыг нэлээд сайн болох хэрэгтэй байгаа дараагийн уул уурхай хуулийн дээр. Тэгээ энийг гаргахаар энэ одоо лицензийнхээ үүргийг биелүүлдэггүй, нөхөн сэргээлттэй хийгдэггүй, зарж үрдэг, лицензээр ашиг олдог. За баярлалаа гарамж өгшөнэ. Нөхөн төлбөр яаж шийдэх вэ? Цэрэнбат сайдын микрофоныг өгье. За гарамж өгшөний асуултанд хариулъя. За нэгдүгээр засгийн газрууд батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хүрээний юмд одоо энэ хууль яаж батлагдаад яаж одоо орсон нь одоо бидэнд бол биелүүлэх л үүрэгтэй. Тийм учраас энэ хуулийн дагуу одоо тэр асуудлууд яригдсан байгаа. Нөхөн төлбөртэй холбоотой асуудлууд дээр болохоор энэ одоо мэдээлэлд орсон байгаа. Аж ахуйн нэгжүүд маань орсон энэ асуудлыг өндрүүлээд зарим нэг юмн дээр энэ нэг журмыг одоо бий болгож яаж нэг 53 аж ахуйн нэгж маань энд үйл ажиллагаа явуулах хэрэг үүссэн байгаа. Цаашд бид нэг юмыг ойлгох болчиход байгаа юм да. Энэ үнэхээр зарим сайн ч байна, муу ч байна аж ахуйн нэгж. Гэтэл нөхөн төлбөрөө албан ёсоор одоо баталгаажуулах асуудал дээр бас ихэнх олон тэр 2.2 их найдаас болж үүсэж байгаагийн гол хүндрэл бөгөөд юу гэхээр хит өндрөөр нотолж чадахгүй байгаа гэдэг асуудлууд яригдсан байгаа. Яг үнэхээр шүүхээрээ тэр нь явагдаад шийдэх юм бол улсын төсвүүдээр л очино. Энэ дээр тийм лицензийг үүргэжүүлэх хариуцлагажуулах дээр тантай санал нэг байгаа. Саяын тэр мэдээллийн сан байна. Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахдаа хариуцлагын даатгалын бүтээгдэхүүнийг хавсаргаа гэдэг шаардлагыг тавих гэж байгаа. Энэ юу гэхээр энэ бүс нутагт буруутай үйл ажиллагаа явуулаад байгаль экологи одоо хор хөнөөл учруулсан бол тэрийг байгалийн нийт үнэлгээнийх нь суур үнэлгээгээр хариуцлагын даатгал хийлгээд байгаль орчин аялал жуулчлалын яам тэр буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон нөхрийн сэргэлт байгальд очсон хохирлыг сэргээхэд тэр мөнгөний зарцуулах хүч тэр нь шууд одоо шүүхтэд мөнгө нь орж ирсний дараа нөхрийн сэргээх биш тийм буруутай үйл ажиллагаа болонгууд бид нар өөрсдөө нөхрийн сэргэлтийг явуулдаг энэ механизмыг оруулна гэж байгаа гэдэг. За баярлалаа. Уул уурхай яам тэр гишүүний хүсэлтийн дагуу тэр мэдээлэл судалгаа юу болж байгааг хизээ гаргаж өгөх юм? Судалгааны асуудал бол араа дуусаагүй байж байгаа. Дуусангууд нь бид нар албан бичгээр үргэлжлүүлсэн. За хугацаад. За тэгээ та тодруулах. Дэгж ирчлээ шүү гişүнэ. Гарамж гişүний механик өгье. За их баярлалаа дарга. Тэгэхээр энэ дээр нэг чухал санал хэлэх гэсэн юм а. Нөхөн сэргээлтийн зардал их байгаа гэд манай Цэрэнбат сайд ярьж байгаа юм. Тийм ээ. Үнэхээр энд их зардал гардаг юм а. Гэхдээ лиценз аваад ашиглалтаа явуулсан л бол ерөөсөө мэрэгжлийнхээ өмнө тэр компани нөхөн сэргээх үүрэгтэй байдаг байхгүй. Үүрэгтэй. Тэгэхээр энэ уул алхахын холбоолт явуулсан компаниудын чинь цаана тэр одоо эвдэрсэн юусэн газрын цаана бүгд эзэд байж байгаа. Зөвхөн улсын үйлдвэр ажилласан газруудаас бус дээр нь бүгдээрээ эзэдтэй. За улсын газар бол тодорхой тэрийг бол яам өөрөө хариуцаад явчих байх. Тэгэхээр энэний эзэдийг гаргаж ирээд энэ нөхөн сэргээлт хийгээгүй хариуцлагагүй 10 20 жилээр хайсан дээр нь одоо хуурай алт холбогчдыг турхираад оруулсан өөрийнхөө ажлыг бусдаар хийх гэсэн ийм одоо залхай санаанууд хүртэл гардаг байхгүй юу. Тэгэхээр энэ бүгдийн эзэдийн тогтоогоод тэр хариуцлагагүй эздэр нь нөхөн сэргээлтийг хийх шаардлагатай энэ дээр бүр тусгай журам гарах хэрэгтэй байна гэж бодож байна. Баярлалаа. Ер нь асуулт дуусны дараа үг хэлэх бас 5 минут байгаа шүү дээ.